Мэдлэгтэй сайхан өдөр Монголын мэргэжлийн йогийн спортын холбооны Монголын мэргэжлийн йога спортын аврах шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээн болж байна. За өнгөрсөн жил йогийн спортын тэмцээнд Монгол улсаас баг тамирчид маань оролцож аварга шалгаруулад за Бээжинг болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож амжилттай оролцсон. За өнөөдөр бас өөрийгөө ялан дээдээ энэхүү спортоор хичээлээ амжилт гаргахын тулд за спортын маань тэмцээнд оролцохоор ирсэн та бүхэндээ талархал илэрхийлээд алга ташээ. Тэмцээний маань ерөнхий зохион байгуулагч мөн ивент итгэгч Намастай Ягийн олон улсын дунд сургуулийн багш даваагч маань бүгд баяр хүргэнэ. Сайн байна уу? Та бүхэндээ өнөөдөр оролцож байгаа тамирчид хүүхдүүдтэй болон йогачтай баяр хүргээд амжилт хүсье. Монголын мэргэжлийн йогийн спортын холбооны гүйцэтгэх захирал Нэм Сүрэн багш маань бас баяр хүргэж баг тамирчидтай амжилт хүсэн өгүүлэн. За мөн энэ спортын агуулга болон үр дүн цаашдын ирээдүйн ямар байдлаар та ерөнхий мэдээлэл өгнө. За хүрэлцэн ирсэн та бүхэндээ бүгдэнд баярлалаа. Энэ йогийн спортын тэмцээн мануудад Монгол улсад зохион байгуулалтад 2 дахь жилдээ болж байна. Тэгээд энэ тэмцээний маань онцлог нь бол Олимпиад орох зорилготой байгаа. Тэгэхээр 2028 оноос одоо өнөөдрөөс эхлээд оролцож байгаа тамирчид маань одоо 28 он гэхэд Олимпиад оролцох тийм төлөвлөгөөтэй бид нар явж байна. Намастай Ягийн сургуулиас бид нар аль болохоор энэ гарцын энэ боломжийг нээж өгөөд аль болохоор бага наснаас нь 9 наснаас хүүхдүүдийг Олимпиад гарах тэр боломжийг нээж өгөх бидний зорилго байгаа. Өнөөдрийн хүртэл Олимпийн бүх төрлийн тамирчид өөрсдийнхөө анхаарал, төвлөрөл, уян хатан чанар тэнцвэрээ сайжруулахын тулд бүгд Олимпиадаа йогийн тасгалыг нэмж хийдэг байгаа. Тэгэхээр энд ирсэн энэ тэмцээнд оролцож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд биднийг 2020 онд Канадын дэлхийн аваргын тэмцээнд хийж байгаа. Бидний төлөвлөгөөр бол 12 сард 2020 оны 12 сард болно гэж төлөвлөж байна. Тэгэхээр манай Намастай Ягийн сургууль дээр шинэ яамны зөвлөр олон улсын дунд сургууль дээр бид нэр хүүхдүүдэд тамирчдаа бол бэлтгэхэд нээлттэй байгаа. Хоёрдугаар эртнээс оролцож байгаа тамирчдаа бол бид нэр спонсоршип хаах Монгол улсаас дэлхийд аврах төрүүлэх бас ийм зорилттой ажиллаж байгаа. Тийм болохоор та бүхэн бас энэ йогийнхаа спортоор итгэвчтэй, тууштай багаасаа ингээд яваарай гэж зөвлөмөр байна. Тэгэхээр өнөөдрийнх нь тэмцээнд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Нэг нэмээд хэлчихье. Одоо 9 настай байгаа хүүхдүүд 2028 онд Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотод Олимпиад ороход 18 настай болсон байна. Тэгээд жил болгон дараалал 9 жил Монголдо бэлдээ туршлагатай болоод ингээд олон улсын тэмцээнд ороход Монгол орноос үнэхээр Олимпийн аварга гарна гэдэгт би маш их найдаж бид нэр Намастай Ягийн зүрх сэтгэлээр хийж ажиллаж байна. Манай бүх багш нар дэд менежерүүд гацхан битээ бидний биш зөндөө хүмүүс энд сэтгэл зүрхээ оруулж биднэрт тусалж байгаа. За баярлалаа. Тэгээд багш нар маань хэлж бас Олимпиад бас оролцох боломж байгаа гэдэг энэ бол үнэхээр сайхан зүйл байгаа. Одоо йог маань бүх одоо спортын Олимпийн тэмцээнд оролцогчдод маш том бэлтгэл болж өгдөг. Энэ спорт маань 28 онд Олимпийн нэг төрөл болж ороход бид нар бас том хувь нэмэр оруулж байгаа. Тэгэхээр багаасаа бас хүүхдүүд маань зорилго тавиад тэрнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөө спортоор хичээлээ. Ямар нэг спортоор хичээлээ. За ялангуяа йогийн спортоор хичээлээ түүгээр амжилт гаргах бүрэн боломж байгаа. За тэгээд тэмцээн маань хүүхдийн наснаас эхэлнэ. Энэ жилийн тэмцээнд шинэ дүрм орсон байгаа. Хүүхдүүд маань 9 наснаас эхэлж байгаа. Ноембер 11 наснаас эхэлсэн. Тэгэхээр 9 настай хүүхд дэлхийн аварга оролцох бас боломж байгаа болохоор 9-өөс 11 нас гэж ихлээд явна.
За тэгээд дараа нь 12-оос 14, 15-аас 17 насны 3 багц байгаа. Ингээд насан туршидчдын эрэгтэй эмэгтэй яваад ахмадуудын тэмцээн яваад өнөөдөр тэмцээн байна. За бүгдээ амжилт хүсье. За манай өнөөдрийн тэмцээнийг шүүгч байгаа шүүгчдийн хувьд бол Намстай өвгийн сургуулийн үүсгэн байгуулагч даваа жаргал багш маань ерөнхий шүүгчээр орж байгаа. За манай нэзэн 2018 оны йогийн спортын дэлхийн аваргын тэмцээнд оролцогч ялгуу маань цагийн тайм жаж буюу цагийн шүүгчээр орж байна. Гимнастикийн болон орон сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер, дэлхийн хэд хэдэн удаагийн аварга, Аз ТV аваргад оролцогч мөнх өндрөн маань бас манай гимнастикийн талаас манай өнөөдрийн тэмцээний шүүгч хийж байгаа шүү. Тэмцээний эхлээд бага насны тамирчид маань тэмцээнд оролцсон.